2020 оны сонгуульд нэр дэвшигч та татварын албанаас татварын тодорхойлолт авах шаардлагатай бөгөөд хугацаа хэтэрсэн өргөө байх шаардлагатай. Сонгуульд нэр дэвшигч та татвар төлөгчөөр бүртгүүлснээр цахим татварын системийн хэрэглэгч болж татварын лавлгаа тодорхойлолт авах боломжтой болно. Иргэн та татвар төлөгчөөр бүртгүүлэхдээ цахим татварын систем буюу e-tax-ийг MTA-ийг эмийн хаягаар хандаж татвар төлөгчөөр бүртгүүлэх зэсийг сонгоно. Хувь хүн гэсэн сонголтыг хийснээр хувийн мэдээллээ оруулах цонх нэгдэнэ. Хувийн мэдээллээ бөглөж илгээснээр таны бүртгэлтэй утас имэйл хаягаар нэвтрэх нэр нууц үг ирснээр та татвар төлөгчөөр бүртгэгдэх болно. Иргэн та татварын тодорхойлолт авахдаа цахим татварын систем буюу e-tax-ийг MTA-ийг эмийн хаягаар хандаж нэвтрэлтийн нэгдсэн системд регистрийн дугаар болон цахим хаяг бүртгэлтэй утсан дээр ирүүлсэн нууц үгийг оруулснаар нэвтрэнэ. Хэрэглэгч сонгох хэсгээс эргэн хэсгийг сонгож цахим татварын системийн талбар нэгдэнэ. Тодорхойлолт зэсдээр дарж дэлгэцийг доош гүйлгэнэ. Тодорхойлолтын мэдээллийг бөглөж тодорхойлолт авах товч дарснаар QR код бүхий иргэний татварын тодорхойлолт бэлэн болно. Иргэн та татварын хугацаа хэтэрсэн өртөө бол таны татварын тооцоолын эцсийн үлдэгдэл дутуу өртөө гарсан тохиолдолд дэлгэцийн зүүн талын төлөлт зэсийг сонгоно. Та нэхэмжлэх зэсийг сонгосноор нэхэмжлийн жагсаалт гарч ирэх ба төлөх нэхэмжлийг сонгож дэлгэцийн баруун талын төлөх товчийг дарж төлбөр төлөх боломжууд гарч ирнэ. Нэхэмжлийн дугаар бүхий цонхонд төлөх дүнг оруулж төлөх товч дарснаар төлбөр хийгдэх болно. Та татварын нэхэмжлийн дагуу төлсөн даруйд төлбөр татварын системд бүртгэгдэх ба нэр дэвшигчийн тодорхойлолтоо дахин шинээр авахыг анхаарна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч та аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2 заасны дагуу аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргөө байх шаардлагатай бөгөөд тус хуулийн 31.2.5 зааснаар татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт авах ёстой. Байгууллагын татварын тодорхойлолт авахдаа цахим татварын систем буюу e-tax-ийг MTA-ийг эмээн хаягаар хандаж нэвтрэлтийн нэгдсэн системд нэвтрэх нэр нууц үг оруулан нэвтрэнэ. Хэрэглэгч сонгох хэсгээс тодорхойлолт авах байгууллагыг сонгоно. Тодорхойлолт зэсдээр дарж дэлгэцийг доош гүйлгэнэ. Мэдээллийг бүглэн тодорхойлолт авах товчийг дарснаар QR код бүхий байгууллагын татварын тодорхойлолт бэлэн болно. Хуулийн этгээд нь татварын хугацаа хэтэрсэн өртөө бол таны татварын тооцооллын үлдэгдэл дутуу өртөө гарсан тохиолдолд дэлгэцийн зүүн талын төлөлт зэсийг сонгоно. Та нэхэмжлэх зэсийг сонгосноор нэхэмжлийн жагсаалт гарч ирэх ба төлөх нэхэмжлийг сонгож дэлгэцийн баруун талын төлөх товчийг дарж төлбөр төлөх боломжууд гарч ирнэ. Нэхэмжлийн дугаар бүхий цонхонд төлөх дүнг оруулж төлөх товч дарснаар төлбөр хийгдэнэ. Та татвараа нэхэмжлийн дагуу төлсөн даруйд төлбөр татварын системд бүртгэгдэх ба аж ахуйн нэгжийн тодорхойлолтоо дахин шинээр авахыг анхаарна. Та тодорхойлолтыг шалгахдаа QR код бүхий тодорхойлолтыг хоёр аргаар шалгах боломжтой. Нэгдүгээрт дурын QR уншигч програм ашиглан шалгаж болно. QR уншигч програм ашиглан татварын тодорхойлолт QR кодыг уншуулснаар уг тодорхойлолт нь үнэн эсхийг шалгах боломжтой. Хоёрдугаарт e-tax-ийг MTA-ийг эмээн системд нэвтэрч шалгана. Ингэхдээ цахим татварын систем e-tax-ийг MTA-ийг эмээн хаягаар хандаж тодорхойлолт шалгах сонголтыг хийснээр тодорхойлолт шалгах цонх нэгдэнэ. QR код бүхий татварын тодорхойлолтын дугаарыг оруулна шалгах боломжтой. Нэр дэвшигч та татварын тодорхойлолттой холбоотой зөвлөгөө мэдээллийг харьяа татварын алба болон 1812-88 дугаарт хандан авч болно. Нэр дэвшигч танд амжилт хүсье.